Байцаана. Жирийн Төв аймгийн Борноос ирсэн иргэн лавгаатай Монгол хүн. Тэгээ энэ өнөөдрийн цагийн байдлыг ойлгохын тулд заавал Эрдэнэтэн ч юм уу эдийн засгч байх албагүй байна л да. Зүгээр л бид нар хэрвээ би чадахгүй, чи чадахгүй гэдэг юм бид нар цөөхөлөө энэ танхим заал жижиг юмдаа хүрээл баг юмдаа ч гэдэг юм уу заавал том бүгдээрээ алгасчаал нэжигнүүлээд хэн нэг даргаыг магтаал багтаа шүтээд нийгэм өөрчлөх байсан бол олон зуун жил боллоо шүү дээ. Энэ үнэндээ тийм. Тэгэхээр өнөөдөр би өөрийгөө жишээ нь жирийн нэг иргэн ингээд заяагаад зогсож байгаа шалтгаан сонирм биш. Угаасаа л энэ цаг үе таалагдахгүй, энэ төрийн бодлого таалагдахгүй байгаа учраас л энэ зогсож байгаа шүү дээ. Тандайг өөрсдөө яг өөртөө адилхан гэж үзэж байгаа. Тэгээ бид нар хэрвээ агаар юм бол зүгээр л агаар юм бол нэг тийшээ чиглэлтэй л хөдлөе л да. Тэгэхээр тэрийг салхих гэдэг шүү дээ. Тэгээ тэр хийсг нь хийсээд үлдэх нь үлдэг л. Хэрвээ бид нар зүгээр л нэг тусал юм бол бөөнөр бид нар ах トゥ утай амрах садантай найз нөхдөд шүү дээ. Бид нар өөрсдөө ганц гэж бодож болохгүй шүү дээ. Яах юм бэ, ийх юм бэ гэж бодож болохгүй. Хэрвээ бид нэг зэрэгэд орох юм бол бороо болно шүү дээ. Хэрвээ бороо болоо ургадаг нь ургаад тэр урсдаг нь урсгал дээ. Тэгэхээр ийм цаг үе яг өнөөдөр байгаа учраас өнгөрснэг тийм байсан ч гэдэг юм марксизм, ленинизм ч юм уу капитализм ярих ш. Ирээдүйг ч юм уу ямар нэгэн би ярьцгаар эрдэмтэй номтой тийм хүн биш. Гэтэл энийг ойлгоход харин эрүүл ухаантай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийгэл та бүхэндээ ирээд та бүхнийг нөлөөлөндөө энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр ямар нэгэн мэдээ энэ төрөөр гараасаа 3-10 хүн ч гэсэн нөлөөлөе. Тэгээ ердөө 100 жилийн өмнө аюушгаа тэр өртгөр давтдаг тийм үед нутгийн хэдэн ардуу цэцэг нуурынхан нийлээд аюушгааг төлөөлөгчэйгээл нэг 60 хэд хүн ч хэмэдэггүй. Тэгээд яг 100 жилийн өмнө шүү дээ тэр чинь. Тэгээд тэр угсаад амжсан Мань Бадар гэдэг ноёноо авилгач ардыг зоогч гээд унгаагаад кино ном зохиол өгдөг. Энд чи бодит юм шүү, хөшөөнч байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад өнөөдөр бид нар жагсах жалуугүй энэ тентгээд баашин стаж буудруулж явах жалуугүй төв мод шидэх жалуугүй байна. Нэрийн дугуйлаа сольчих гэж би бодож байгаа. Жирийн энэ биднэрт олдсон боломж муу юм заавал боломжтой байдаг. Айгүй хэцүү газар модыгч боломж байдаг. Бүр өөрөө харавдаг. Тэрнтэй адилхан муу юмд боломж байдаг. Эднийг зөвхөн нэрийн л дугуйлчил өөх юм авъя. Ердөө одоо тулсан газар бол энэ л боллоо. Тэгэхээр одоо яах вэ гэдгээл та бүхний дараагийн усууд нь яриасаа. Тэгээ энэ мэдээллийн хэрэгслэр дамжаад хүрх юм бол шүү дээ. Тэгээд энд манай энэ чуулганыг удирж байгаа энэ усууч бас хэвлэл тохиомл юу гэдгийг уриалга лооцсон гарах юм бол бид нар шинэ нөлөөлөх боломж байгаа. Тэгэхээр маргааш нөгөө тэр дараа жилийн сонгуул гэж байхгүй. Ягаад гэвэл хүн олдсон боломжоо бид нар дэлхийн нарыг 60 тойроход өнгөрдөг яг үнэндээ дундчил да. 20,000 хоног байгаа ойролцоогоор. Би тэрийг яг тагчгүй дунд юм болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол бага л хугацаа. Тэгэхээр энэнийхээ 25 жилийн хин нэгэнд өгөөд хин нэг шүтээд өнгөрөөнө гэдэг бол бүдүүлэгч. Тэгээ яах вэ? Итгэж найдаж бодлого яах вэ? Яайцсан шүү дээ. Нэг хурагд бол гэнэл гэдэг үстэй. Хоёр хурагд бол хашрахгүй юм даа л гэнэ үстэй. 3 4-ийн юу гэдгийг тэгвэл юу гэж нэрлэх өөрчлөл нэрлэлцгээ. 3 4 хурагцсан үнийг юу гэх вэ? Тэгэхээр ийм л байгаа. Уг нь миний моддаг Монгол бол ийм биш. Би 78 он тэнд цэрэг алба хааж яхад хатгалд нэг хитэн гал команд залуу найзлдаг үргэлдэг хөгжим цуг тоглодог байсан. Тэгэхээр тэд нэр эргэлт удаантай ийж мотоциклийн мотороор ниссэн шүү дээ. Одоо 79 он ч үү дээ. Монгол залуучууд тэднэрт хөрөнгө мөнгө байгаагүй зөвхөн сүсэл сонирхол мөрөөдөл нь л байсан. Тэгвэл 80-ад онд нэг арь ширний нэгдлийн залуу хиймэл арьс их бидний энэ хийгээд байгаа одоо түрк мөрк гээд орж ирээд байгаа энэ диван бүтээгээд байгаа тэр заанаас л авдаг бах тийм том сав хиймэл шүү дээ. Тэр чинь 80 онд хийчих сандал нэг ажилтан залуу алтан медаль аваа үзлээ. Яг хөө тэр өгсөн авсан хамаагүй. Хамгийн гол нь Монгол хүн хийж чаддаг баг. Тэгвэл өнөөдөр бид нар ямар вэ? Өнөөдөр яг өнөөдөр нэхий 50 цэв юу штэ? 500 төгрөг штэ. Өлөнтөгөө. Та нар хөдөөний хүн байгаа юу? Нэхийтэйгээ өлөнтөгөө манай нутагт лав тийм Төв аймгийн Борноос 500 төгрөг. Тэгвэл тэр 500 төгрөг чи өнөөдөр хэдэн цент үлээ? Бараг 25 цент штэ. Тэгвэл нэг газрын ашиглалтын лицензийг би мэдэхгүй очиж шалгаж үзээгүй. 25 цент. Биднэрт сар өхөө өгчсэн 21 мянгаыг өдөрт өгвөл 700 төгрөг гэж үтгэл бас л тэр хавцаа цент нь авах. Биднийг 50 мөнгнөөс дэшээ гаргаагүй шүү дээ. Жишээ нь энэ төрийг ээлжлэн баригчд, бие бинийгээ муулж сайрхагчд, намизм би өөрөө тэгж дотоод нэрлж байгаа. Намизмууд энэ бол ягаад гэвэл эдгээр зүгээр л ашиг худалдагдсан. Нэг л өмчлөгдсөн намууд. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол худалдагдсан. Тийм учраас бидний хүрэхгүй байгаа. Тийм учраас бид нар ийм цөөхөлөө байгаа юм. Тэрнээс хэрвээ бид нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй байдаг иргэн хүн очиод өөрийнхөө нөхцөл боломжийг ярих боломжтой байсан бол бид ийм цомхон байхгүй. Ягаад гэвэл эрүүл ухаан үргэлж ялж исэн. Хүндрэлт нь тэгэл үдийн хүртэл байсан. Тэгэхээр энэ 50 центнээс 25 центнээс илүү гаргаагүй энэ улсуудыг сольчоод гэж байгаа байхгүй. Тэрнээс ямар нэгэн ийзм ингэсэн тэгсэн тэрийг ингэсэн энийг ингэсэн гэж яриад цаг хугацаач ямар үлээдэ. Тэгэхээр зүгээр л амтай ахтуудыг анд нөхдөдөө яриад тэр ганц олдсон боломжн дээр нь эслэг сөрийн нэрийн дугуулаад өөрсдөө хамаагүй тэр бид нар ухаантай ирэх албагүй. Тэр нь хин нэгэн байж болно. Гэлээлэхдээ микрогүй байвал тэд нар болно. Нэг өөрөлдвөл тэдний сүлжээнд байгаагүй байвал тэд нар одоо тогтолцоог яах вэ гэж ярилцсан шүү дээ. Бид нар ч ухаантай ард юм. Тэгэхээр миний л үзсэн монголчууд бол ийм
чадвал юм бэлээ. Гадаад залуучууд ямар үлээ. Овны тэмцээнд тэр энтхийг мэдэх хүүхдүүд жоохон хүүхдүүд очоод төрүүлж ил байна шүү дээ. Тэгээ манай урлагийнхан ямар үлээ гадаад яаж үнэлэгдэг үлээ. Спортоор яав олимпийн сайхан аваргууд, дэлхийн аваргууд ийм ард түмэн чинь яхаар ингэж хэсэг бүлгийн ийм өмчлөгдсөн намуудын иргэшээлд ингэж байгаад сонгуулийг заавал ан маань ахан махан ч гэдэг юм уу. Тэгээ махан захан ч гэдэг юм хийгээд идэг юм би. Энийг би ойлгохгүй байгаа. Хамгийн гол нь өнөөдөр чамд энэ нийгэм таалагдж байгаа юм бол тэр дарганлаа зур хэрвээ өнөөдөр энэ нийгэм таалагдахгүй байгаа бол эсрэгэл зурх хэрэгтэй байна шүү дээ. Энийг л хэлж байгаа. Тэгэл энийг л дамжуулаад ярьчвал уг нь салхилчвал түрүүнийхээ салхиулчих л гэж байгаа байхгүй юу? Гол нь 100 жилийн өмнө чадсан шүү дээ. Уг нь өртөгөөр явж явах үедээ. Тэгээ нэг ийм хачин тэгээд тэр төлөгчин бид нар 2 жил дагж төлөг болдог шүү дээ. Тэгээ арьсыг авч тэгээ одоо 500 төгрөг тэр. Гэтэл тэр ажлын бэлий нэг ийм хаймар дүрцсэн ажлын бэлий 500 төгрөг шүү дээ. Тэр одоо манайхны ярьдаг нэг өрмө харуул идэг өрхийн үйлдвэрч чинь пид тэгээд унжааж тэр бэлий чинь. Тэгэхээр ийм дорой байна гэдэг чинь үний хэрэг дээрээ заавал хин нэгнэр ухаантнаар удирдуулах та биш. Биднэрт эдийн засаг эрх зүйн боломж олдох юм бол ард түмэн өөрөө хөдлөнө. Хин нэг ухаантан их хурл зам барих гэж, баашин барих гэж очдгоо, зам тавих гэж. Би тэгж боддог. Их хурл гэдэг бол тэр баашинг барих, замыг тавих, үйлдвэрийг байгуулах, эдийн засаг эрх зүйн хуульчил зөв өрөөс харуул заавал зам барихад нэг түшмэлд мөнгө үлдээж зам барьж явах ямар албатай юм бэ? Тийм биз дээ. Тэгж ярьцгаад гэж би зам барьж байгаагүй. Нэг үрэл авилга өгөх нь төсөл олдвол авилга үлдэнэ тэнцээ жоохон. Ийм болохоор чинь наад амьдрал чи яаж амьдрах юм бэ? Тэр цаан чин тэр үндэсний удирдахчаа гаргацсан энэ ойрхоны жишээ Астана шинэ хот барьлаа шүү дээ. Бид нэр одоо Назарбаев чинь шинэ хот барьсан шүү дээ. Тэгээд ойлгомжтой тэр өөрсдөө л барьсан казакууд л барьсан. Энд эндээс Америк англи нар ч бариагүй. Тэгэхээр ийм байгаа. Хэрвээ бид өнөөдөр ингээд энэ боломжоо ашиглаад хөдлөөд ажиллахгүй бол энэ дарга нарт найдаад ингээ 25 жил хийгээгүй юм ин өнөөдөр бити гордоорой л гэж хэлж чинь та нартаа. Тэгээ та нарыг нутаг нугдаа очоод бүгдээ амтай ахтуудтайгээ яриад юу ягаараа тэр нэр усаад дугуйлаараа тэг болцсон боломжийг ч алдаж болохгүй. Муу юм заавал сайн тал байдаг, боломж байдаг. Баярлалаа.